Ёоныг дахиад нэг өөр хэлбэр байгаа. Энэ болохоор тоо юу гэж хэлнэ гэсэн утгатайгаар юу гэсэн утгатайгаар орж ирж байгаа гэсэн үг. Хийг хэлэх, хийг анхааруулах, гэж захих гэсэн утгаар тийм ээ. За хин нэгэнд ямар нэгэн зүйл хийхийг эсвэл хийхгүй байхыг хэлэх, сануулах, анхааруулах зэрэг тал хэрэглэдэг гэж байгаа байхгүй юу? За хэдүүлээ сэцүү цогцол руу ороод харах юм бол доши жишөө к дээр нэмэх нь ёни то ё гэсэн юм гурван янзаар ёни болон ёни то болон ё. За эсвэл дошигийн най к дээр саяны гурван хувилбарыг аль нэг нь тийм ээ тохирсон хэлбэрийг бичих нь шүү дээ. За жишээ нэгийг харъя л да хэдүүлээ тийм ээ. За ёны болон ёны то болон ё энэ хоёр юугаар ялгаатай юм бэ? Ёны болон ёны то болон ё хоёр юугаар ялгаатай юм бэ гэвэл ё гэдэг нь болохоор жоохон хатуу хэлбэр. Сокко шиг ката имэжи. Жоохон хатуу хэлбэр. Жоохон хатуу. Сайн сэтгүүлдэр байдаг ч юм уу тий. Жоохон хатуу гэсэн. Ярианы хэлбэрт нэх ашиглагдаад байдаггүй гэсэн утгаар. За жишээ нь хатуу хэлбэрний нэг сенсэний нихонго гамбару ё иварита. Сенсэний нихонго гамбару ё иварита гэхээр тэгээ багшд Японы хэлэн дээрээ одоо хичээгээрэй гэж хэлүүлсэн. Ё иварита. За тэгвэл ёны болон ёны то гэдгийг яаж ашиглах юм бэ гэвэл ялгаагүй л дээ. Сенсэний нихонго гамбару ёны эсвэл ёны то иварита гэхээр багшд Японы хэлээр тий хичээгээрээ хэл дээр хичээгээрээ гэж хэлүүлсэн. Яг л ялгаагүй. Гэтэ энэ доотлохны илүү тийм ката имиж байх нь тийм ээ. За хоёрыг нь харъя. Ёны но атоны ёку цукаа кото буюу котоба буюу ёны энэ ёны гэдэг юм маань артлаас нь ороход ямар үгнүүд орд юм бэ гэвэл имас но имэжи но котоба гэх юм бэ. Имас буюу хэлэхтэй адилхан тийм нюанстай адилхан төрлийн одоо үгнүүд орно. Ию буюу хэлэхтэй таному гэхээр одоо танонда ёо одоо гуух гэх юм уу? Таному. За оныгай сүрү гэхээр бас гуух гэсэн үг тийм. Чүи сүрү гэхээр анхааруулах тийм. Цутаиру гэдэг маань болохоор дамжуулах бас хэлэх. Чүи сүрү нь болохоор сануулах, анхааруулах. Захих таному таному чи захих шүү манайх. Захих. За кёба шаба о абинайоны варета буюу одоо эмчид магадгүй тийч хэлж байна шүү дээ. Өнөөдөр шүршүүрт битгий ороорой гэж одоо эмчин өвчтөндөө хэллээ гэж бодоход өвчтөн одоо ингэж хин нэгэнд хэлэхдээ кёба шаба о абинайоны варета гэхээр би өнөөдөр одоо тий шүршүүрт битгий ороорой гэж хэлүүлсэн. Ни варета. За дараагийн харъя. 2-ыг нь томодачи номимоно катте куру ёони таномарета гэхээр найздаа томодачи найздаа номимоно катте куру ёони буюу одоо уух юм аваад одоо худалдаж авч ирүүлэхийг одоо захиулсан гэж гуйлгасан гэсэн утгатай байна. За хэдүүл 95-ний цаашаа харъя. 先生は学生に遅れないように言いました. гэхээр багш сурагчид хоцрохгүй байхыг хэлсэн гэж орж ирж байгаа гэсэн. Ёоныг ардаас иймашта гэж орчсон тийм. Хүрэнэ ёоны. За дараагийнх нь хахава ваташи ни ясай о таберу ёони иймашта буюу ээж надад ясай буюу ногоо таберу ёоны идэхийг ид гэж те идэхийг одоо идэхийг хэлсэн ид гэж хэлсэн гэж очиж байгаа гэсэн. За дараагийнх нь ишава карени саке о ямеру ёони то итта гэхээр ишава
Харэний гэхээр эмч тэр эрэгтэйд Сакео Ямеру Ёны буюу архийг болох хэрэгтэй гэж хэлсэн. Ямеру Ёны то яваадаа. За дараагийн нь болохоор сенсей ва кодомо тачи ни карада о карада хонш мана хон о йомо ёни то иимашта. Буюу сенсей ва кодомо тачи ни гэхээр багш хүүхдүүдэд сенсей ва кодомо тачи ни багш хүүхдүүдэд хон о йомо ёни то иимашта гэхээр одоо ном унш гэж хэлсэн. Тэгэхээр ёны гэхээр юу гэж л гэж ойлгож байгаа. Гэж гэд арай жоохон хатуу хэлбэр юм гэхдээ.